За. Ирүүн дээр юм гарсан консилер өгөөч. Хай, өнөөдөр та бүхэндээ уруулын глосс болоод бодогнуудын талаар ревю хүнэ. Ингээд ирүүн дээр эмэгтэйчүүдийн сарын тэмдгийн үеэр дандаа нэг юм гарчдаг асуудал авдаг тийм. Much better. Окей. Давай болсон. Тийм болчихсон байхгүй. За хамгийн ихний туршиж үзэх бодог. Тарам роудинг бодог. Өчтөр жинг хэрэглэсэн. За энэ болохоор хамгийн магтууштай юм нь чигшилээсээ. Урал хичнээн майт бодгаар бодогтуудаар бодогтортой байгаад уруул нь хатцсан амлтцсан байх чинь ерөөсөө аюу ганцгүй санагдаад байдаг байхгүй. Өчтөр энийг ингээд төрхөж үзлээ л тээ. Өчтөр жингээ төрсөн. Энэ өнгө нь одоо хэд юм бэ? Toast гэд. Тэгээд toast гэдэг өнгө юм байна. Ийм classic gloss гэж хэлэх юм уу? Ийм шилэн юм шиг гэлтгонуулдаг. Тэгээд чигшил бол айгуу сайн, тогтц бол сайн биш. Нэг юм актер сүртэй хурц онор бол байхгүй. Тэгээд амт нэг юм хальт одоо амттай байгаа нэг юм чихэрлэг амттай байгаа байхгүй юу? Таны юм шиг бордо тост гэдэг өнгө. Энэ хамгийн их одоо давуу тал нь юу юм гэхээр юу юм бэлээ. Чигшил аюулсаа өгдөг учраас дээрэс нь өнгө нь аюул гоё гардаг учраас аюул хүмүүс дээр одоо зөвхөн энэ хиний бүтээгдэхүүн гэдгээс илүүтэйгээр борлуулалтаа өндөртэй байна. Энийг дахиж худалдаа авалт хийх үү гэвэл би 10-9 дахиж худалдаа авалт хийн. Энэ бол таалагдсан. Тэгээ энэ чинь бас тэгээ нэг сул тал байна. 10 мг билүү энэ чинь тэгсэн мөртлөө тогтцгүй учраас ойрхон төрөх хэрэг гарна. Тэгээ дээрэс нь үнэтэй. Жохон үнэтэй тусна. Үнэтэй тэгээ жижигхан тэгээд ойр орхон ирлээ гэвэл тэргээ батхан бол жохон үнэтэй санагдсан. За хоёр дахь бодгоо туршиж үзье. За хоёр дахь бодгон дээр болохоор энэ. Херагийн Bear гэдэг өнгө авсан match liquid юм бэлээ. Тэгэд энэ болохоор би өмнө нь болохоор энийг дуусгасан баггүй 422 энэ жижигхэн сампл хэлбэрээр л би энэ жим болоос авдаг байсан. Тэгээд дуусчихсан. Энэ бол айгу natural гаралтын амиртай ч үү. Тэгээд энийг би хоёрыг дуусгасан. Яг ингэж харагддаг. Ингээд өнгө өгч юм. Тэгээ энэ чинь нөгөө юу бомбол хүчтэй maximizer байсан. Одоо ингээд нэг юм жимчгнэд хэлдэг. Энэ бол дэжгүй байсан. Тэгээ би Hero-гийн энийг бас энэ шиг санаад авсан чи яг энэ matte гэсэн л дээ арай өөр matte дотроо бас нэг юм байх гэж бодсон. Тэгээ одоо энийг хэрэглэж үзье. Энэ болохоор төрхөөгүй юу ингэ синээд орол тийм мэдрэмж өгöd байдаг. За арай өөр өнгөхийн авч үзье гэсэн. Тэр амар тод өнгөл ерөөсөн очдохгүй мөлий. Осоо төрөхгүй учраас Chanel хаг жоохон тод авсан. Тэгээд фэлт үлээж дөрөнгө гэж чадсан гэдэг угаасаа авсан. Миний өнгө нь бас аягүй гоё ягаад яг нэг юм хувцсан дээр тохируулаад зүгчл бас заавал нэг тийм юу биш. Тэгээ мат. Гэтэ яг бүтцийн хувьд зөвлөхөн 400 өнгөнийх нь өнгөн 400. Тэгээд яг иймэрхүү төрлийн боддог хүүхнүүдэд бол муухай бол биш. Тэр амар гоцсон бол байхгүй. Тогтц тийм удаан бол биш. Гэтэ яг тогтц удаан байна гэдэг чинь бас нэг талаараа урлын бодог тодорхой хэмжээнд тавтамжтай бодохгүй бол уусаа болдгоо шүү дээ. Өмнө нь бол нэг юмрхүү. Муухай биш. Дахиж худалдаа авалт хийх үү гэвэл 10-8. Надад бас нэг байж хахад эмхтэн үнд байж хахад нэг тийм буруу биш дэжгүй өнгө санагцсан. Шүү имура энэ Японд аяг алдартай гэсэн. Тэгээд юм багс нь улаан мөртлөө гаралт нь саяны Hero-гийнхыг бодвол KGBG 936 арай нэг жоохон тод явган Toyota нэг сүртэй үнэр болоо авахгүй. Гэтэ эднэрийн чигшүүлэх нь бол үнэхээр дэжгүй санагдчихэв. Би урууландаа ямар нэг юм төрөхгүй л ер нь чигшээдэд ингээд хоороошоо сайн хохроод галзруутаад идэг болохоор энэ
нь бол амар зөөлөн бүтэцтэй. Тэгээд дээрэс нь энэний голтой аваад талан давхар балмыг олдог гэсэн. Тэгээд тийм учраас юу уралд аюулсан тижэл өгдөг. Тэгээд зөөлхөн өнгөний иймэрхүү сүлдээ энэ өнгөнүүдээ алхаа боллоо. Цаний хэрэг бодоход арай нэг жоохон туяатай. Нэг харагдаж байна. За дараагийнх нь Nars. Тэгээ энэ бол би анх удаа л хэрэглэж үзэж байгаа. Яг өмнө нь бол Nars-ыг хэрэглэж үзэж байгаа. Саунд амар хөөрхөн сүртэй. Дандаа л яган туяатай, бэж сүртэй, бор гэж зачаавал энийг нэг жоохон болбор шаардуу өнгө оруулсан нэг захий гэж бодоод тэгээ загсан. Тэгээ энэ нэг сул тал нь ийм том багс яг юунд хэрэгтэй вэ? Амар их бодог гарч ирээд байгаа байхгүй. Би нэг өдөр авчихсан. Тэгээ ингээ энийг энд нь ингээ шахаж үлдээхгүй бол амар том багстай. Тэгээд жоохон юм нялцгаад санагдсан. Өнгө нь болбор шаардтай жоохон ингээ илүү гарч мараад нэг тийм жоохон төрөхэд тохиромжгүй сав мав нэмэлт дизайн хөөрхөн боловчиг жижиг цөөхөнд нэг зай эзлэмж юм шиг те. Өнгө нь бас нэг өөр өнгө гарч ирж байгаа. Муухай бол биш. Нэг тийм жоохон нэг тийм баг хат нэг амттай гэдэг уруулын бодог нэ. Амттай нэг ээж мэжээ төрхдөг байсан. Тэр шиг тэгээд хэрэг дахиж худалдаа авалт хийх үг гэвэл нэг 10-аас 5. Тийм. Нэг тийм бас тата санагдсангүй. За дараагийн бодог нь болохоор уруулын өнгө маань сүлдөө утгаалдаг гэнэ үг. Гэтэ би энд хэрэглээс гадна өдрөө алга авч хэрэглээдсэн. Тэгээд энэ тийм байна юм байна гэж бас нэг дүртэй болсон учраас. За тийм Bobbi Brown-ны классик бас өмнө нь 2-ыг дуусгачихсан. Тэгээд дэжгүй хэлсэн. Энэ болохоор би харин нэг өөр классик авсан. Өнөр нь аягүй айтайхан, багс нь төрөхөд яг гоё юм тохиромжтой. Тэгээд нэг юм жоохон таслагч юм шиг мэдрэгдэж байна. Тэгээд энэний өнгө нь болохоор Bare Pink гинэ. Энэ болохоор уруулын серумтай. Энэний чигсэл нас дэжгүй үнэхээр дэжгүй байсан. Тэгээд зөвхөн одоо ч зөвхөн ингэж уруул өнгөлөгч биш. Давхар янз бүрийн үйлчлэгтэй болсон мэлээ. Тэгээ энийг бол яг нэг юм уруул хатаж матаад өнгө алдаад ав үедээ төрхүүлээс аягүй зүгээр санагдсан. Хэрвээ нэг дахин худалдаж авах уу гэвэл би 19 худалдаж авна. Энийг бол туслан хэрэглэнэ. Дэжгүй санагдсан. Одоо хэрэглэж бодог. Mac OS энийг хэрэглэж үзэх биш хэрэглэжсэн. Нэг хоног хэрэглэсэн авч авч. За энэний багс нь алдаж юу? Яг уруулын төрхөд аягүй амар. Ээж намайг баг уруулын бодог төрх гэсэн чинь жаргах эмэгтэй хүн дээрээсээ боддог гэлцэн тэрээр толгоос гардаг гэдэг дандаа ингээд дээрээсээ уруулын бодож амар олон жилийн рефлекс тогтцсон. Энэ бусад юмд шал өөр бүтцээр шал өөр заяа. Тэгээд одоо ингээд харж ивэл энэ өнгө нь штэ нэг юм амилон юм шиг байгааз арай нэг өөр. Тэгээд тэр уруулын дээр нь яг тэр бүрийг гардаг. Бас нэг арай нэг өөр өнгө төрхийг гаргана. Яг уруулын өнгөн дээр сүрлэгдээд тэгээд нэг юм гой зөөлхөн өнгө гаргачтай байлаа. Энийг бол тавьж судалдаж авах гэвэл би бас адилхан 19 судалдаж авна. Энийх нь өнгө нь болохоор A14. Nympet гэдэг нэртэй MAC-ийн Lip Class гинэ. Тийм class гэдэг нэрэл нэг юм амилон нэг шилмэлшиг юм шиг те. Энэ надад таалагдсан. Айгуу дэжгүй өнгөтэй. Дэжгүй санагдсан. Өдөр алгаа өөр уруулан мэлж байгаа. Нэг өдөртөө биш ингээд мейкап хийдэггүй, янз бүрийн бодог ашиглаж чаддгүй сураагүй хүн чинь уруулын бодрыг тоолол тэгэл өөр нэг жоохон төрхийг гаргахгүй болол өөрөөр бол тэгээд нүдэн янз бүрээр өнөөдөр тэгж бодно гэж тийм байхгүй. Тэгээ бас нөө миний зөөх амар сул байгаад тэгээд тийм учраас хамаагүй нүдэ байнг бодоод тэрийг арилгах чинь ингээд самс мормосоо бодчихаар аюух тэрийг ингээд зулгаад ингээд санагдаж идэх учраас жоох шалаад байгаа. Эсвэл таймаа бичээдсэн чинь мик нь унтарсан байсан байна. Тэгээд техник бичлэгүүд микгүй дуун нь орон гарын л авчихсан. За дараагийнх нь болохоор энэ Rose Perfecto гинэ. Givenchy-гийн ээж бас зүгээр ч нэг класс байгаагүй. Сүүлийн үед класснууд нь ерөөхдөө Liquid Balm гинэ. Тэгэхээр энэ багснаал дэжгүй яг л урууланд болохоор үнэр нь зөөлхөн ямар нэг ам тал байхгүй. Яг уруулынхаа өнгөн дээр суур нэг юм тэн чин балмтай учраас юу юм шиг байна. Юу юм шиг байлээ. Уруулал хуураш болохгүй юм байлаа. Дажгүй хэрэг дахиж аав гэвэл нэг сан балаан аягүй гоё. Ялан тутун өнөр танаргүй. Ерөөсөө бас яг л адилхан
хэрэгцээг бол бүрэн хангана. 1.18 худалдаж авна. Тэгээд хамгийн сүүлд Hermes-ийн бодог авсан. Тэгээд энэ бодог болохоор яг үнэтэй байсан. Тэгээд үнэр нь нэг жоохон гаатай юм шиг дээр үед нэг эмээний гавар түрхэд идэг байсан. Яг тиймэрхүү дүү юм шиг үнэртэй. Энэ урамлын л гаралтай юм шиг байна. Тэгээд энэ болохоор бас яг адилхан нөгөө нэг lip care oilтэй уруулын одоо бас яг л даваа талууд бол зөндөл юм лээ. Тэгээд жижигэн багстай түрхэд амар үнэр нь яг нэг дээр үе нэг эмээгийн хэрэглэдэг байсан гавар аяга санаанд орж илээ. Тэгээд өнгөн нэг юм зөөлхөн арай л хитүүлчлээ айгу бага орохоор. Тэгээд энэний айгу даваа талын заяа зарим нэг юунууд чамаагүй замбраагүй гарч аваад энэ дээрээ үзүүр дээрээ юм хязгаарлагчд учраас нэг амар сагсааж гараад байхгүй. Тэгээд яг шилэн жоохон хүнд гэртэм лээ. Тэгээд өнгөн нь бол жоохон төрөхэд айгу тод гарч байгааз энэ бас байж чадах гэмгүй. Гэхдээ яг үнэр нь жоохон бусад хүмүүст бол гой санагдах хаа. Надад бол яг бас нэг жоохон сонирч юм шиг. Гэтэ бол хэрэглэхэд ямар ч асуудалгүй. Тийм. Ийм баста жөнгөтэй. Тэгэхээр чаав бол бас яг адилхан 10-8. Уруулын бодог жоохон шултай юм шиг байна. Ер нь л үйлчлээд хэрэглэхэд гоё юм байна. Гэтэ яг хэсэгтээ одоо би уруулын бодог авахаргүй болсон. Эндээс ингээ аавна гэ хүлээж байгаа манай өсвөр насны охин байгаа. Тэр юу авах гэж гэхээр өөд мэдээж хэрэг нэг үеийнхэн донд нь кейсэнд хийждэг алдартай учраас тэгээд энэ cherry oil-ыг авахыг маш их хүсэж байгаа. Тэгээд энэ juicy Lancome juicy-г авч байгаа. Энэний үнэрэнд нь болж байгаа. Тэгээд энэ гурыг бичлэг хийсний дараа авна гэд надаас бүр хүлээж байгаа. Тэгээд тэгээд дараагийнх нь бодог нь болохоор YSL-ийн тийм нэрээ Gucci-гийн бас нэг юм орол бомбоологчтой. Гэтэ энэний надад нэг юм нэрс талдаг. Савн аюу сонин нэг жоох хөвгтэй шиг юм. За яг савн жаах үгээ ботход нөгөө нэг Dior Maximizer байдаг штэ. Би бас тэрийг 2-3 дуусгасан. Энэ Rosy Pump гэдэг Lancome-ийг би ингээд дуслан хэрэглэсэн байхгүй. Энэний болохоор Dior чинь нэг юм чимчгэндэг штэ. Энэ болохоор юм сэнгэндэг Maximizer нь. Энэний болохоор бас арай өөр. Нэг юм чихэр шиг үнэртэй. Тэгээд нэг сүртэй уралд дөнгөхгүй ч гэсэн. Тэжгүй глосстэй. За гаднах савлгаа нь бол жоохон онцгүй. Тэгээд нэг юм бүчигээд яг түрхэж хэрэглэн. Нэг гоцгоод юм бол байхгүй. 10-аас дахиж авах уу гэвэл 10-аас 7. Урал амир өндөр болж эхэлж байна. 10-аас 7. За энийг мэдгүй юм байхгүй л үү те. Dior-ийн энэ Maximizer тэгээд нэг юм эднийг бол манай Монгол хүүхнүүд бүсгүүчүүд бүгдээрээ л хэрэглэдэг юм лээ. Тэгээд энэ багс нь амар том. Гэхдээ эндээ хязгаарлагчтай учраас гарахад тэгж амар ихээр бол гардаггүй юм лээ. Тэгээд ийм оily яг айгуу гоё хялалцсан. Бас урал аяга бомбоор харагдана. Тэгээд энийг надад тайлбарлах мэдэндээ үнэр гоётой, савлгаа гоётой авч авахд гоё. Тэгээд бичлэг туслаад бол би энийг булаалгана боломжтой. Нэг тэнд эзэн бүр хүлээгээд байж чадчихаа. За тэгээд дараагийн миний хэрэглэх бол Fenty Beauty байсан. За Fenty-гийн юм жижигхэн бас яг нэг юм хөнгөтэй. Би өөрөдөө нэг иймэрхүү л өнгөрөх юм байна. За багс нь бас амар том. Гэхдээ багс нь томдоо бас гарахтаа ингээд хязгаарлагчтай учраас ихээр бол гардаг юм билээ. Энэ урлын бодгонуудаас хамгийн гоё үнэртэй энэ Fenty байсан. Яг ямар гэж бол хэлж мэдгүй дээ нэг гоё юм юу. Эмхтэл үнэр. Нэг тийм хими тийм ерөөс үнэргүй. Тэгээд өнгөн Fenty Glow гэдэг өнгөн 02 lip cream. Тэгээд энэ өнгөнөөс аягүй дэжгүй санагдсан. Би өдөр тутамд ямар ч хувцсан дээр хэрэглэж болно. Тэгээд дээрэс нь үнэр нь аягүй таатай учраас бас хэрэглэнэ. Энийг авна гэвэл би 10-9 дахиж бодлож авна. Яг энэ өнгийг авна. Савлгаан гэхдээ жижигхэн үнийн хувьд бол жоохон үнэтэй байсан санагдчихэв. За тэгээд би сүүлд нь хэрэглэгээд нэрээ Sephora-гийн юм бодог байсан. Энийг бас би нэг өдөр авч авсан. Эдгээр чинь өдөр болгон очиод 2-1-ээр нь очиад хөрх хугацаа зарцуулсан. Тэгээд багс нь юм хөргөн жижигхэн. Түрхэхэд ямар нэгэн тэргүй сүртэй үнэр танаргүй. Энэ 01 гэдэг өнгө нь ийм өнгөтэй гэсэн.
Тэгээд бас нөгөө юутай maximizer-тай юм шиг үлээ уруул ингээд сэнгэнүүлдэг. Эдний одоо жишээ аягүй сайн заяа. Энэ тэгээд яри maximizer энэ эдгээр бүгдээрээ ингээд сэнгэнүүлдэг. Гэхдээ эдний ингээд сэнгэнэлт нь бүгдээрээ хоорондоо өөр. Одоо саяны хамгийн сүүлд төгссөн Sephora бол бүр илүү хүчтэй сэнгэнүүлж байгаа байхгүй юм. Салхисж байгаа юм шиг зарим нь чимжигнүүлдэг. Тэгээ энэ дөрөв ерөөхдөө яг тийм бүтцтэй. Тэгээ бүгдээрээ яг адилхан одоо бомбоолгочтой. Гэхдээ өөр арай нэг өөр мэдрэмж нь өөр. Тэгээ Sephora-гийн энэ бол бас байж ах хэвээр би худлааж авах үл 10-аас 8 юм уу 9 дүгнэ. Бас л яг урал сэнгэнж байгаа мэдрэмж нь арай хүчтэй бас арай таатай. Гэхдээ энэ дургуйч хүрээд л халтаа тий. За тэгээд надад ихтэй ингээд юу яагаагүй бас зөндөө будаг байна. Би бүр зөвлөдөө бүр амжихаа болох нэ тий. За одоо тэгээд за энэ аягүй сонирхолтой будаг лээ. Энийг би нэг гарн дээр ингээд жоохон яраа юм өнгөтэй. Ингэжэл орхицсон ч гарн дээр ингээд бац арилдгүй юм л. Ингээд тод үлдчихдэг. Тэгээ хамгийн сүүлд нь бодъя. Тэгэхгүй бол арилахгүй. За өөр за Nirvana сэл биш. Энэний бодог бас тажгүй муухай биш. Өнгө нь аягүй юм зөөлөн ягаа нэг загсан. Өнгөнийх нь код нь 02 ерөөхдөө тэгээд нэг зөөлөн 01 2. Эний багснаас амар том дэхтэй хязгаарлагчтай. Эний багс бүр юм том бас. Юу шиг Nars шиг том юм билээ. Тэгээд миний өнөр нь амар гоё. Энэтэй нанаа хахтад сөхнөд хэрэгэлт юм билээ. Васаг ингээ оруулан дээр ингийн хөргөн туяа хүчдэг. Энэ бас надад таалагдсан. Сарлага нь гоё, өнөр нь гоё. Бүх мэдрэмж нь гоё. Өнгөн ч гэсэн надад ажгүй санагдаж байгаа. Ингээ тавьж хөдөлж аав гэвэл тавьж хөдөлж аавна. Нэг 10-9 надад бас ажгүй санагдсан. Тэгээд эдгээр ерөөхдөө бас сайн бодгонууд учраас уруул нэг сүртэй хураашуулаад ингээд байхгүй. Учираас дахин түрхээд амар санагдчихилээ. За дараагийн миний бодох бодог нь болохоор бодог бас нэг бодог байгаа. Mac бодцсон, Nars бодцсон. Одоо энэ хоёр жоохон арилдгүй бодгийг би хамгийн сүүлд нь тавьчаад байгаа. Бас нэг бодог байгаа. Tom Ford шүү дээ. Тэрийг хаагаад ирсэн чинь. Энийг би нэг сторид оруулж ирсэн да санаж байна. Ингээ харахад ерөөсөө ямар ч өнгөхгүй юм шиг өнгөртлөө. Уруулан дээр 5-аас 10 секундын дараа 10 секунд бишээ нэг 2-3 минутын дараа юм одоо нэг өнгөн шууд юм ягаан болчдөг. Би энэ тэрийг мэдэхгүй уруулын хараад гарангай хадсан. За тэгээд энэ хэсгээр бүр уруулын өнгөмж ойлгохтой боллоо дөө. Цагаан багстай. Тэгээд дундаа юм ягаан байгаа даахгүй юм ингээд одоо ингээд утгаар юм ойл ийм тосон ам. Нэг төсөртэй өнөр ахгүй. Гэтэ муухай өнөр биш нэг тийм таатай зөөлх өнөртэй. Тэгээд нэг юм яг тос шил амт одоо ингээд зөөлхөн тос шиг мэдрэгдээд байгаа хгүй. Угаасаа ч тийм юм лээ ойл. Тийм blush lip plus intentтэй юм лээ. Энд чинь нөгөө нэг өнгө нь хуурдаг. Тэгээд дээрэс нь энэ тэгээд road 2 чинь tintтэй байхгүй. Гэтэ road-ийн tint нь тийм тод болох гартгүй юм лээ. Зүгээр л туяа өгөл орчдөг байн өнгөлөө хэрэг гарт юм лээ. Энэ хоёр л амар хүчтэй учраас би хамгийн сүүлд нь бодох гээд. Одоо ингээ анзаарч ивэл энэ бүр нэг юм юу яадаг. За тэгээд лип балмууд бол ингээл зөндөөл байна л та. Тусдан лип балмаар хийх гэснээр дахиад цуглаах гэж санхүүгийн хувьд төвхтэй санагдаад. Одоо энэ бол уруулын хүчлээнд аягүй сайн. Эн чин сувасуу байсан. Тэгээ энэ болохоор сам их байсан. Ийм хүртлээ ингэж уралдаа төрхтэй тэгээд яг муу биш сайн биш. Энийг мэдэхгүй байхгүй хөө манай охин урдаас эрэхтэй бэлэн тавьчих гэсэн. Энэ одоо ингээ миний 3 дахь тусч юм. Найз бас хамгийн эхлээд гоё ингээд унтахтаа төрхтэй. Гэтэ өдөр чамааг төрчихдөг л те. Тэгээд энэ угаасаа мэдэн штэ олон тохиолдолд монгоо гаргадаг. Энийг би баруудаа 4 тавтаа тусгаж байгаа хаа. Тэгээд одоо ингээ харж байна. Сая яран дондоо ингээд шууд өнгө нь хөрчиж жаад ингээ тодорчд юм лээ. Баас сонирхолтой бодог байгааз. Тэгээд ийм сарлаа мавлаанаас яг нэг юм өнөртэй ус ширхээ. Ингээд яц дундаа тодорчд юм билээ. За хамгийн сүүлд нь энэ тодордог арилдгүй бодогнуудаа бодож байгаа. Тэгээд ерөөхдөө бодогнууд манд дуусч өндөө тэгээ өөр хүмүүсийн мэддэг яар максимайзер эднэрийг танилцуулсангүй. Дада ингээ ягаан гарч ирж байгаа цаараа зүгээр л ийм хөвгтэй байсан мөртлөө. Тэгээд зөндөө технологи юмнууд гарчжээ шинээр би. Та сайн арилгахгүй болол. Одоо уруулын бодогны өнгөнөр нь гарч ирэхгүй байх шиг тийм. За одоо саяны Tom Ford-ыг ярьлаад байна. Арилдгүй маань ерөөсөө тенттэй байгаа. Сажингаа би ярилцах гэж үзлээ арилахгүй яг юм болоо. Тэгэхээр одоо энийг арилтлан хүлээн гэж бодлохоо энэ Tom Ford-ийн бодвол сайн дэжгүй. Тэгээд энэ
Энд чинь Жорж Арманыг их байсан. Энэ хараа ингээд энэ дээр жоохон төрхөд харцууд ингээд арилдгүй мөлий. Энэ бас нэлээд гүн гүнзгий арилдгүй бодог байлээ бурхан минь. Яг юм арилдгүй бодог сонирхтой хөхнүүд байвал энийг би жоохон зоригтой тадыг хасан юм аа. Нэг ч гэсэн таддаг бай гэж. Одоо ингээд хараад жоохон авар нэмчихэж байгаа. Яг хүн зэ наснасаа нэг залуу харагдах гэж яхаас илүү ядаж аваргүй харагдана. Наснасаа авартай харагдвал өсгүй ш. Тэгэхээр ялчгүй ингээд бодож авартай санагдаад. Гэтэ яг зарим нэг юм дээр байж хат юмгүй гэж арилахгүй. Тажуудал таавалт хий гэвэл 10-7 нэг байхад л хангалттай. Тэгээд дуусвал яг дахиад авч болох юм. Энийг бол би лав гэж амар дуусгана гэж бодохгүй л. Oh my god, энэ одоо арилахгүй шүү дээ хөө. Тэгээд хоногийн сэлдэнд хэрэгсэн. Тэгээд юм арилахгүй байгаа дээр Chanel-ийг бод төрж үзгүй яах вэ? Энийг бүр зэрэгтэй бүрийн бор өнгийг авсан гэж. За түрхийтэй ямар ялтай байлээ тэ нэг юм. Ингээд амар замраад идэм билж нэг хэзээ мэд болохоор тэгээд би өнөөдөр зөнгөө амар бодоо гэж бодсон шиг оруулаад. Тэгээд урал дээрэс нь арцаар байгаа бүр бомбож туслаа. Энийг ээж төгсөө. Яг энэ ингээд давхар бодон дээр тод гараад энэ арай ч ийм ч амар тод биш л тээ. Энэ амар гоо цав цагаан өгсөн чи манай ээж хэрэглээд юм болчихсон юм шиг. Би бол ийм тод бол хэрэглэхгүй шиг л шүү дээ. Ингээд нэг чинь би угаасаа тэгж бодож авсан юм л да. Одоо таалагдахгүй л ээж төгөх гэдэг. Нээж угаасаа юм тод бодгоо боддог болохоор. Ингээд энэ юус арилтгүй одоос дайрлах гэж үл энэ. Тэгтээ яг өнөөдөр энийг арилахгүйсэн чинь их онцын гарах ажилгүй учраас зориуд ингээд. Оо гахалтай одоо бүр ямар ч арилах шинжгүй сууж. Нараг. Нэг юм болоо бодогтой. За тэгээд энийг танилцуулъя гэдэг. Энийг мэдгүй байхгүй бах тий Lancome Juicy. Эний өмнөр бол үнэхээр гоё. Энийг угаасаа охтууд амар дуртай. Тэг. Энэ угаасаа миний охиных болох юм уу? За иймэрхүү л байна да. Энийг өөр өнгийн авч үзэх хэрэгтэй юм байна. Энэ бол надад арай тодтож байна. Энэ бол яг нэг удаа байж захтай зүгээр харилдаг учраас 20 морь ч юм уу нэг тийм үедээ хэрэглүүлэх гэдэг юм байна. Гэтэ бас ингээд тад өнгөнийх муухайч сартахгүй юм. Эсвэл энэ гэрлэндээ ингээд авах. Энэ бол байж болж байна. Хаяа ингээд нүрэ уруулаач бодож амжихгүй гүйж захтаа нэг төрчвөл тэг өдөртөө ингээд байж болох юм байна. За ийм л энэ ерөөдөө ингээд урууллын өнгөлөг хүчний шуналтан болохоор бараг бүгдийн лав мар санагдаж байна. Гэтэ яг би ингээд зөв шүү таалцсан аваагүй ингээд ревю уншиж агаад тэгж санагдсан гоо да. А тэг янз бүрийн YouTube дээр ингээд lip gloss, balm, липстикүүдийн ингээд ревю үзэнгүүтээ тэр YouTube руу дандаа нэг брендийн талын барьж нэг жоохон юу хийд юм байна л та. Тэрэн дээр ингээд эднэрийн зарим нь амар болцсон байсан. Тэг бүр үнэхээр тийм юм бодог юм хэрэггүй байхгүй юу. Тэдний хийснээр шал өөрөөр. Тэг тэднэр ерөөсөө ганц хоёрыг л онцолсон. Тэг тэр нь бас нэг спонсор татсан учраас тийм болов. Тэг яг боттоор өөрөө үзэхэд бол бүр муухай бодог бол энэ даалга. Тэгээд дэжгүй бүгдээрээ дэжгүй удаа хугацаанд хэрэглэж болохоор санагдлаа. Тийм. За ийм л байна да. Баярлалаа.